Үзэгчдээ өдөр өглөө хөтөлбөрөөр үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байна. Энэ удаад бид та бүхэндээ нэгэн сурвалжлагыг онцлох гэж байна. За дэлхийн нууц товчоо ном бол өнгөрсөн 7 хоногт мэдээллүүдийг телевиз болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар хүргэж эхэлсэн байгаа. За бүгд тодруулах юм бол соён гэгэрүүлэгч Төмөр багшийн туурвсан ирээдүйн 100 жилд Монголд төдийгүй дэлхийд дахинд тохиох үйл явдлуудыг багтаасан, за мөн зөгнөж бичсэн 9 эрдэнээр бүтээсэн дэлхийн нууц товчоо хосгоо үнэт номын нээлт бол өнгөрсөн баасан гарагт болсон байгаа. Энэ хүү номын нээлтийн сурвалжлагыг та бүхэндээ бид онцлон хүргэх гэж байна. Астрологи буюу шинжлэх астрологи буюу зурхай одон орхон шинжлэх ухааныг тооны магадлалын ухааныг ашиглаж энэ хүү номыг бүтээсэн. Хамгийн гол нууц нь энэ номыг бүтээж тойруулж чадсан 3 дахь нууц нь миний бие өөрийгөө бид бүгдийн интернет Wi-Fi орчин цалгаан сарнцан дэлгэнээс тусгаарлаж агуй цуснараа энэ номыг бүтээх хамгийн дээд эрч хүчийг эрчмийг олж авч ирснээр бас онцлогтой. Өөрөөр хэлбэл агуйн дотоод соронзон орон буюу байгалийн дотоод эрч хүчийг ашиглаж байснараа бас онцлогтой юм аа. Үзэгчдээ өдөр өглөө хөтөлбөр үзэгч та бүхнийгээ дэлхийн нууц товч номын нээлтэн дээрх мэдээлэл хүргэх гэж байна. Миний хажууд соён гэгэрүүлэгч нийгмийн зүтгэлтэн Төмөр Төмрийг ураад байна. Танд өвний өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол тун онцгой өдөр болж байгаа. Тэгээ юуны өмнө яг энэ Төмөр гэдэг даван маань яг юу хийдэг, ямар зорилготой, ямар хүн юм бэ гэд үзэгчд маань гайхчих магадгүй. Зарим тэдгээр үзэгчдэд та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. За өнөөдөр энэ телевизийг үзэн суугаа нийт телевиз үзэгчтэй энэ өдрийн мэндийг, энэ үчийн мэндийг хүргье. За миний би Монгол Шүтэн төвийн тэргүүн Төмөр багш миний би Монгол улсынхаа 21 аймагт лекц уншиж, Монгол төдийгүй дэлхийн 21 улсад лекц уншиж 300 гаруй мянган хүн лекц уншсан. Тэгэхээр телевиз үзэгчдүүд нь намайг Монгол орон даяараа бол таньж байгаа гэж бодож байна. 300 гаруй мянган хүн лекц уншсан. За тэгэхээр өнөөдрийн хувьд миний би өөрийнхөө 5 жилийн хүч хөдөлмөрийг гарган бүтээсэн дэлхийн нууц товчоо хэмээх номынхон 9 коллекцийн нээлтийг мөн энэ 9 эрдэнийхээ номынхон 2 дахь, 3 дахь, 4 дахь номыг дуудлага худалдаагаар борлуулж байгаагаар өнөөдөр онцлогтой байгаамаа. Энэ үлээс өмнө амжилттай сайхан явагдаж байна. За гадаад энэ номынхаа мөн чанарын хувьд та бүхэнд ингээд танилцууллаа. Гадаад мөн чанарын хувьд энэ бол зөвхөн эхний 9 загвар. Үүний дараагийн 9 загварыг бас миний бие бүтээх ажилдаа орсон байгаа. Яагаад 9 эрднийг нүүрэнд нь та ингээд оруулж өгсөн юм бэ? Яагаад энд гурвалжин байгаа юм бэ? Яагаад дээр нь нар ингээд сар од байгаа юм бэ? Бид бүгд өөрөө байгаль орчлон ертөнцийн амьтад. Аливаа юм бүхэн энергитэй. Энерги гэдэг өөрөө зөвхөн төвшөнтэй. Их, бага, 100 ямар нэгэн хэмжигдэхүүн тооны үзүүлэлтээр илэрхийлэгддэг. Энэ номын нүүрэн дээр байгаа алт, мөнгө, шүр, сувд, тан, оюу, номин, ган гэсэн 9 эрдэнэ энэ нар химэх бид бүгдийг гэрэлтүүлж гийгүүлж буй энэхүү шидэт, ич шидэт. Нөгөө талаасаа энэхүү өндөр градус бүхий химийн цөмийн урвал явагдаж байдаг энэхүү гаригийн эргэн тойронд эргэлдэж байдаг 9 гариг бий. Энэ 9 гаригийн эрчим хүчийг энэхүү ном өөртөө татаж байгаагаараа онцлогтой. Өөртөө энэхүү ном маань 9 гаригийн энерги эрч хүчийг өөртөө татаж цаг ямагт амьд байх учиртай юм. Энергийн хувьд өндөр энергитэй байх юм. Цаг хугацаа гурвалжин. Сүүлийн үед шинжлэх ухаанд пирамид гэдэг зүйл дотор зөв сүрд гурвалжин дотор пирамид дотор хадгалсан ямарваа нэгэн эд зүйл мууддаг юм байна. Шин чанараа алддаг юм байна гэдгийг тогтоосон. Үүний адил энэхүү ном маань 2D орчноос харах юм бол 3 сүрд пирамид. Голд нь та бүхэн номыг бас дамжуулж үзэж байна. 1206 гэсэн алтаар сэлсэн байгаа. 1206 он бол монголчууд бид бүгдийн хувьд их Монгол улсыг байгуулсан, дэлхийн супер гүрнийг байгуулсан. Монгол гэдэг нэрийг дэлхийд цуурайтуулж дэлхийн цээжин дээр тамгалж өгсөн энэхүү он. Бид бүгдийн алтан цаг үе юм. Энэхүү тоонд 1206 онд
тэг 1 2 6 гэсэн дөрвөн цифр ордог. Тэгвэл дараагийн маань гурвалжингийн нэг өнцөгт нь 2016 он гэсэн тоо бий. Энэ бол бид бүгдийн 2016 он улиран одсон. Бид бүхэн 2016 онд ямар үйл явдал боллоо? Иргэн санах хэрэгтэй. Бид бүхэн дэлхий дахиндны олон төрлийн удирдагч, төлөөлөгчдийг авчирч, ерөнхийлөгч, ерөнхий сайд, хурлын дарга нарыг, конгрессийн гишүүдийг авчирч бид бүхэн АСЕМ-ийн их болцлыг дэлхий даяар бид бүхэн хийж. Дэлхий даяар Монгол гэсэн нэрийг 2-3 2 тэрбум билүү. Тоогоор яриулж чадсан. Африкт хүртэл Монгол гэдэг нэрийг, Монгол улс гэдгийг мэдэж эхэлсэн. Тэгвэл бид бүгдийн дараагийн амжилт 2061 онд хүлээж байгаа. 2061 онд монголчууд бид бүгдийн хувьд дахин мандан бадрах, нар идэвхжих цаг хүлээж буй бид бүгдийг. 2016 онд нар идэвхжиж бид бүгдийг ивээсэн юм байна. Дэлхийд дахинд Монгол гэдэг нэр зураагдсан бол дараагийн бид бүгдийн нэгэн их хувьсгал гарах, нэгэн их Монгол нэрийг мандуулах цаг хугацаа 2061 онд тохино. Түүний дараачаар Монгол улс 2106 онд бас л нөгөөх дөрвөн тоо тэг 1 26 гэсэн дөрвөн тоо буюу 2106 онд монголчууд бид бүхэн их Монгол улсыг байгуулагдсны 900 жилийн аг яслал төгөлдөр 99 жилийн дараа тэмдэглэж явах болно. Ингээд 2106 он хүрээд миний ном өндөрлөж байгаамаа. Өнөөдрийн маань номын нээлтэнд оролцсон та бүхэндээ баярлалаа. Үзэгчид маань гайхчихж магадгүй яагаад дэлхийн нууц товчоо гэж. Бид бүхэн Монголын нууц товчоо гэж мэднэ. Монголын нууц товчоо бол монголчууд бид бүгдийн 13 дугаар зууны үеийн дэлхийн байлдан дагуулал, их Монгол улсын түүх, их эзэн бог Чингис хааны үеийн түүх, бид бүгдийн нүүдэлчин амьдрал, бид бүгдийн ахуй соёлын тухай түүх ном юм. Тэгвэл энэ дэлхийн нууц товчоо хэмээх ном нь монголчууд бид бүгдийн цаашаа дэлхийн дахны ирээдүйн 100 жил буюу 22 дугаар зуунд юу болох вэ дэлхий дахинд? Дэлхий дахны амьдрал ямар чиг хандлагатай явах вэ? Энэ бүхий зүйлүүдийг оруулж бичснээр ялгаатай. Тэгэхээр энэ номыг ирээдүйд болох тэр олон байгалийн гамшиг, тэр олон дайн самун энэ бүх зүйлүүдээс улс үндэстнүүд өөрсдөө аварч хамгаалаасаа эв тайван найрамд тогтоогоосаа бүгд ясвар тухантай зөв сайхан амьдраасаа гэдэг үүднээс муу бүхий зүйлүүдээс урьдчилан өөрсдөө хамгаалаасаа гэдэг үүднээс бичиж гисэн. Энэ номын минь бас нэгэн бүлэгт болохоор монголчуудынхаа дэлхийн ард түмнүүдийн эрүүл энх байгаасаа ажил хөдөлмөр хийж бүтээгээд ясвар тухантай сайн сайхан амьдраасаа зөв амьдраасаа гэдгийг бас зам мөрийг зааж өгсөн 100 сургаал 100 онч өгс байгаамаа энэ номд маань. Ингээ хоёр бүлэгтэй. Номын мэдээллийг хараад хахад бас тийм ч олон тоогоор бол хэвлэгдээгүй гэж сонссон. За яг ямар ном маань 21 ширхэг хэвлэгдэж гарсан юм болоо. Яг одоо таны барьчихсан байгаа энэ ном маань ямар онцлогтой, яг ямар хийцтэй талаар бас яг сонирхуулаач та. За миний энэ барьж байгаа ном бол Монгол улсын хэмжээнд бол 21 ширхгийг хийж төрөвсөн. Энэхүү номынхан анхны дээжийг Монгол улсын засгийн газар ерөнхий сайд Ж Эрдэнэтт өргөн барьсан. 2 дахь, 3 дахь, 4 дахь ном бол өнөөдөр Монгол улсын Ацтай Монгол улсын хэн нэгэн хүн өнөөдөр авах нь. 5 дахьыг энэхүү номынхон 5 дахьыг Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч буюу шинээр сонгогдох ерөнхийлөгчдөө сонгуулийн дараа өргөн барих юм. Тэгээ энэхүү номыг яагаад өргөн барьж байгаа юм бэ? Яагаад та ерөнхий сайд эсвэл ерөнхийлөгч нь улс төрийн гэдэг юм уу улс их орноо удирдах байгаа хүмүүст өргөн барьж байгаа юм бэ гэж асууж байна. Тэгэхээр энэ номонд маань Монголын ирээдүйн 100 жилийн амьдрал болоод монголчуудын сайн сайхан амьдрах зам мөрийг зааж өгсөн учраас улсаа сайхан хөгжүүлээсэ, ард түмнээ сайхан зөв удирдаасаа, улсаа хүчирхийг хүчтэй болгоосаа, мандан бадраасаа гэдэг үднэс энэхүү ном өргөн барьж байгаа юм аа. Ерөнхийлөгчдөө, ерөнхий сайдаа өргөн барьж байгаа. Тэгэхээр энэ номод бас монголчуудаар төдийгүй тогтохгүй байгаа л да. Энэ номын маань Орос хөлбөр нь бас гараад Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин, Казахстан улсын ерөнхийлөгч Назарбаев, нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлын тэр нэгдсэн үндэсний байгууллагын нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс бас өргөн барьж байгаа. Тэр нь англи бол орос хэл тэрхүү үед нь. Бас зүүн хүний хувьд бас сонирхоод асууя л да миний зүгээс те. Одоо таныг судалж байхад бас те зүнж байхад эх 100 жилийн хугацаанд таны хамгийн их санаа зовсон, түгшээсэн зүнсэн үйл явдал ямар үйл явдал болсон юм болоо? Хамгийн тийм үйл явдал болох юм болоо гэж. Ер нь л он цаг улиран одох ирээдүйд он цаг нисэн ирэх ирээдүй гэсэн. Энэ бүх зүйлүүд өөрөө динамик хөдөлгөөнтэй явж байдаг. Нэг газарт
сөрөг таагүй зүйл явж идэг бол нөгөө газарт эрэг сайн мэдээ сайн зүйлүүд болж явж идэг. Тэгэхээр энэ бүх зүйлүүд өөрөө нийгмийн интеграц, улс орнуудын хоорондын харилцаа гэдэг зүйлээс шалтгаалагдаад ингээд бие биедээ нөлөөлөд явна. Тэгээ ирээдүйд Америк нэгдсэн улсад томоохон хэмжээний өөрчлөлт орно. Америкчүүдийн хувьд, Америк үндэстний хувьд өөрчлөлт орох болно. Өндөрлөгтөн бид бүгд өөрсдийнхөө ирээдүйг гэрлээ сайхан болно гэдэгт итгэж явах хэрэгтэй. Тэр дундаа монголчууд бид бүгд ирээдүйд монголчууд бид бүгд дотроос дэлхийн хэмжээний том удирдагч төрөн гарна. Дэлхийн хэмжээний том улс төрийн, соёлын, тэр дэлхийн хэмжээний супер од соёл урлагийн хүн төрөн гарах болно. Монголчууд химийн, физикийн, эрүүл мэндийн, химийн олон салбарт бид бүхэн амжилт гаргах болно. Тэр Нобелийн шагналыг хүртэх болно. Бид бүхэн маш олон амжилт хүлээж байгаа. Дэлхийд дахинд ч гэсэн мөн олон амжилтууд хүлээж байгаа. Олон тэр Гиннесийн амжилтууд тогтоогдох, олон хүний тэр эрүүл мэндийг хамгаалах энэ бүх зүйлүүдэд би гэрлэг гэдэг маш их зүйлүүд би. Илүү яах вэ? Ер нь одоо төмөр гэдэг одоо таны хувьд те цаашдаа одоо хийх ажил аль хэзээний бас төлөвлөгөөнд орчихсон хийгээд эхэлчихсэн гэж сонслоо л доо. Бас үргэлжлэл манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж магадгүй өнөөдөр таны номын нээлтэнд лекцэнд сууж амжаагүй бол дараагийн удаад ямар боломж байгаа юм болоо? За миний би Монгол улсын 21 аймагт 21 улсад бол 2 лекц уншиж яваа. Монгол улсын 21 аймгийг нар зөв 2-тоо гаруулж уншсан. Одоо ёс суртахуунлаг, аз жаргалтай эрүүл мэндийн сайхан амьдрахын тухай лекц уншиж ямар нэгэн байдлаар шашин болоод мухар сүсгийн талаар бол агтаар төмдөө хилдэггүй соён гээгэрүүлэх зорилготой. Одоо 6 сарын 10-наас миний би гас гадагшаа гадаад руу явах гэж байна. Гадаадд нэлээд олон орноос Германы Бонны их сургууль, Солонгосын Дангугийн их сургуульд тэргүүтээ нэлээд олон улсад бас лекц унших урилга авсан байгаа. Энэ жилдээ 21 улсад лекц унших хэрэгтэй байгаа. Энэ номынхаа 2 дугаар батыг бүтээж төрөж эхэлж байгаа. Энэхүү номынхаа 2 дугаар батд бас хүмүүсийнхаа одоо эрүүл мэндийн сайхан амьдрах тэр лекцийг одоо 21 лекцээ тэр 1206 лекцүүдээ харуулад дээрэс нь дараагийн 600 жилд юу болох вэ гэдэг үйл явдлуудыг бас бичиж эхэлж байгаагаар байна. 600 жилийг дэлхийд дахинд ард түмэндээ ил болгон өгөх болно. Цаг хугацаа, орон зай, байршил, газар нутаг тэр бүхнээр нь илэрхийлж өгөх болно хүмүүст. За маш их баярлалаа. Тэгэхээр үзэгчид маань бас тун удахгүй цаг хугацааны хувьдаас яг ямар байхыг мэддэхгүй байна. Гэхдээ 2 дугаар боттой тий тун удахгүй уулзах хаа гэдэгт итгэлтэй байна. Танд маш их баярлалаа. За баярлалаа гэлээ. Нийт телевиз үзэгчтэй сайн сайхан бүхнийг хүсээрэй. Монголоос мандан бадрах болно. Монголчууд бид бүгдийн оюун санаанаас монголчууд бид бүгдийн эв нэглээс аливаа юм бүхэн шийдэгдэх болно гэдгийг дахин хэлье. Маш их баярлалаа. Баярлалаа.